Сэмэцганаа дуучин байсан Java-ийн дунгаймаа дууны укулеле хичээлийг хүргэе. Энэ дуунд 5 аккордыг ашиглаж байгаа. За эхнийх нь соль минор, си бемоль. За заавал бүтэн барихгүйгээр 1 2 дугаар утсыг дараад ингэж асуулна. Тэгээд до минор, ре мажор, тэгээд фа мажор. Ашиглах цохилтын үзүүлээ. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлээ. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За дуу тоглох эмоцоос хамаарат 1-ийн ар и дээр бас доошоо зохиж болно. Тэгэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. Энэ цохилтыг ч гэсэн дундуур нь хойлоод ашиглаж болно. За дууны нэг мөрөнд 2 бүтэн цохилт хийн. Тэгэхээр эхний 1 2 дугаар мөрөнд 1 1 аккорд байгаа учраас энэ 1 1 аккорд дээрээ 2 2 бүтэн цохилт хийж явна. За соль минор, си бемоль авирлаа дахин 2 удаа явна. 2. За тэгэнгүүтээ 3 дахь мөрөөс 2 2 аккорд байгаа учраас 1 аккорд дээр 1 цохилт хийгээд явхад болно гэсэн үг. Соль минор, до минор, ре мажор, тэгээд соль минор. За эхний бадгийг энэ цохилтоор дуулаад үтцгээе. Хөө татай журингээ тонорч минь тасан заллаа. Тоны хатган тартай гомсооч галын мөрхнө тулганда таглаа. За одоо дахил тэсэг рүү орцгоё. Хоног хоногийн хармаа мэдээж хэрэг яг баасан жавгатай адилхан өнгөөр эрэгтэй хүмүүс энэ өнгөөр дуулах юм бол тохиромжтой. Эмэгтэй хүмүүсийн хувьд 1 октав дээшээгээ дуулж болно. Тэ. Өрхөө татай журингээ. Тэгээ дахил хэсгээр нь хоолой дээшээ гарахаа болчих магадлалтай учраас аккордуудаа бас та бүхэн өөрийнхөө хоолой тохируулаад солиод тоглоорой. За жишээ болгоод 2 хагас тоон буюу 1 бүтэн тооноор ахиулаад үзье гэх юм бол соль минор маань ля минор болно. Си бемоль маань до мажор болно. Тэгээд до минор маань болохоор ре минор болно. Ре мажор маань нэг бүтэн тоон ахаад ми мажор болно. За тэгээд фа мажор маань мэдээж соль мажор болно гэсэн үг. Өрхөө татай журингээ өмнөх аккордуудыг бодвол си бемоль гэдэг бүтэн аккорд ашиглахаа болчихж байгаа учраас аккорд хооронд шилжихэд нэлээд амар болно. Тэгээд ч хоолойнд доордоо тах юм бол мэдээж капо ашиглаж болно. Эсвэл саяныхаа зарчмаар аккордуудаа ахиулаад тоглоорой. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйлээ сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай.